За зурагт өгөгдсөн кубын А1, B1 болон D1, C1 гэсэрэнгүүдээр M-ийн цэгүүдийг авсан. Тэгэхдээ яаж авсан бэ гэсэн чинь A1, E1, N1, B1 нэгт харьцуулсан харьцаа нь 8x гэсэн харьцаатай. Өөрөөр хэлбэл энд 9x, энд 8x гэсэн үг юм байна. Ийм харьцаатай. Мөн нөгөө талдаа яг адилхан 9x, 8x гэсэн харьцаатай байхаар энэ кубуудыг жишээ ийм хоёр цэгийг авчээ. Тэгээд энэ хоёр цэгийг дайрсан бас BC цэгийг дайрсан хавтгаагаар хөтлөхөд үүсэх ийм призмүүдийн эслэгнүүдийн харьцааг болно. За ер нь юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээлх юм бол нэг нь болохоор ийм суурьтай, ийм өндөртэй призм байгаа гэсэн үг. Нөгөөх нь болохоор мэдээж хэрэг үлдсэн энэ призм. Тэгэхээр ингэж олсон надад амархан санагдаж байна. За харьцааг нь олох гэж байгаа учраас кубыг нэгж куб гэж үзэж болно. Ер нь ямар ч куб гэж үзэж болно. За тэгэхээр ингэ эхлээд n m энийг хэлж байна тий. Ийм өндөртэй энэ шараар тодруулж байгаа буюу n b1 b гэсэн суурьтай ийм призмийн эслэгүнийг олчих. Тэр эслэгүнээ мэдээж бүтэн кубын эслэгүнээс хасчих юм бол нөгөө талын эслэгүн гараад ирнэ. Тэгээд хооронд нь харьцуулаад бодлоо арай амархан. За тэгэхээр ийм өндөртэй за дахиад бичих юм бол n b1 b гэсэн суурьтай m c1 c гэсэн призмийн эслэгүнийг олгож байна. Энэ призмийн эслэгүнийг ингэж тэмдэглэх юм бол энэ юутай тэнцвэхлээр суурийн талбайг өндрөөр нь үржүүлдэг. За суурийн талбай гэдэг нь мэдээж хэрэг n b1 b гэж таарна. За өндөр нь болохоор m байна. За энийг өдөр нэгж куб гэж үзсэн учраас шууд 1 гэж ойлгож байна. Тэгэхээр энэ гурвалжны талбайг болох. Энэ гурвалжны талбайг болохын тулд энэ чинь тэгшүүнцэд гурвалж байна. Тэгшүүнцэд гурвалж байгаа учраас n b1-ийг b1-ээр үржүүлээд 2 туу. За нэгж куб гэж үзэж учраас энэ бас 1 болно. Тэгэхээр n b1-ийн уртыг 2 туу. За n b1 нь болохоор энэ харьцаа ёсоор 1 A1 b чинь 1 гэсэн урттай байна шүү дээ. 1 гэсэн уртыг 17 хуваасны 8 байж таарна. 17-ны 8. Хуваах нь 2 гэхэлэр 17-ны 4 болох нь. За ингээд бид нэр юг олцсон. Энэ призмийн эслэгүн олцсон. Тэгэхээр нөгөө талын призмийн эслэгүн буюу одоо нөгөөдгөө ингэж тэмдэглэв. A1 n b a d1 m c d. За энэ призмийн эслэгүн болохоор 1-ээс хасах нь 17-ны 4 байж таарна. Өөрөөр хэлбэл бүтэн кубын эслэгүнээс бид нэр энэ кубынхаа жишээ энэ призмийнхаа эслэгүнийг хасчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол мэдээж 17-ны 13 бол. За тэгээ энэ хоёрын харьцааг олно гэдэг чинь мэдээж хэрэг энийг энд хуваана. За мэдээж хуваагч бодохын байрыг суулж үржүүлээд 17-ууд нь хураагдчихна. За энийг бичээ. За дээрээ дөрөвтэй. За ийм харьцаатай гэдэг байна.